Сэмэцэнэ та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компани ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэхээр permutation in string гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого нь ямар бодлого вэ гэхээр биднэрт ямар нэгэн хоёр string өгөгдөн. За S1 string, S2 string гэдэг энэ хоёр string өгөгдөх нь. За одоо жишээ нь A, B, E, I, D, B, A, O гэдэг стрингүүд байна шүү дээ, тий? Энэ хоёр стринг байна. Тэгэхээр бид нар S1 стринг, S2 стринг дотор байгаа мó үгүй мó гэдгийг нь олох нь. За бид нар мэдээж мэдчихэж шүү дээ. A, B гэдэг хоёр үсэг бас дарааллаад энэ дотор энд орцсон байна гэдгийг хэдүүлээ бол мэдчих чадчихээн, тийм ээ? За тэгэнгүүт хэдүүлээ нөгөө нэг жишээг нь авч үзэхэд E, I, D, B, O, A, O гэдэг энэ стринг, тийм ээ? EIDBOAOO гэдэг стринг. Энэ хоёр нь дарааллаж ороогүй. AB нь BA гэж дараалж ороогүй байгаа учраас энэ бол бидний хувьд бол permutation болж чадахгүй. Тийм учраас юу болох вэ гэвэл энэ өгөгдсөн стринг яг дарааллаад дараачийн стринг дотор орсон байна уу үгүй байна уу гэдгийг шалгах бодлого байна. За энийг бол бид нар ямар аргаар шалгаж болж болно шүү дээ. Бид нар hash map ашиглаж болно, бид нар hash set ашиглаж болно. Аль эсвэл бид нар зүгээр одоо array-ээр бодчих болно. За тэгэнгүүт бид нар тэгж бодох арга бид нар хоёр удаагийн одоо юуг ашиглана? Loop ашиглана. Мөн нэмэгдээд бид нар изүү memory ашиглана. Изүү одоо удаан хугацаанд ажиллах тийм чанаргүй кодыг бид нар бичнэ. Efficient буюу тийм үр дүн муутай кодыг бид нар бичгэнэ. За тэгвэл изүү бид нар сайжруулаад изүү optimal solution ямар solution юм бэ гэвэл sliding window гэдэг solution байгаа. За энэ бодлого бас бүр sliding window-ийн бүр хамгийн classic одоо юунууд дээр ярилцлагууд дээр хамгийн их орж ирдэг бодлого байгаа. Тийм учраас бид нар энэ дээр сайн анхаарах хэрэгтэй. За ерөнхийдөө бол sliding window гэдэг бол ойлгомжтой тий. Тухайн одоо өгөгдсөн. За энэ string-ийн хувьд аваад үзье. Хэдүүлээ. За хэдүүлээ AB хэдүүлээ тоолч. AB бол S1 string штэ. A1 ширэхгүй байна. B1 ширэхгүй байна. Тийм ээ. За тэгэнгүүт хэдүүлээ EI DBA OOO. Энийг хэдүүлээ тоолъё дараа. Гэсээд sliding window тий. Нийт одоо тэр юуны цонхны хүрээ нь юу вэ гэвэл нийт энэ том string гэхгүй. Энэ том string. Энэ том string байгаа бид нар цонхыг slide буюу одоо баруун тишинд хөдөлгөж явна. За хамгийн ихний window нь хаана гарч ирэх юм бэ гэвэл EI дээр гарч ирэх нь. Яагаад гэвэл S1-ийн string нь AB буюу 2 ширхэх үсэгтэй тий. Тэгэхээр энэ window дотор байгаа үсэгнүүд яг энд байгаа үсэгнүүдтэй ижилхэн байна уу үгүй юу гэдгийг хэдүүлээ шалгах нь. EI гэхээр E-ийн count нь 1, I-ийн count нь 1 буюу энэ хоёр бол болж чадахгүй нэ тий. Энэ бол бидний юу бол биш байна. Window биш байна. За дараачийн window хаанаас ихсэх вэ? Эндээс дараачийн window энд хурж дуусна тий. Тэгвэл хаанаас ихсэх вэ гэвэл энэ E-г одоо хасмаар байна шүү дээ бид нэр. Тэгээ E-г хасаад яг энэ string энэ одоо substring-ийг гэж бид нэр аммаар шүү дээ тий. Тийм учраас I дээр 1, D дээр 1. Дараачих нь одоо бид нар I-г хасаад B-г оруулмаар байна тий. Дараачихаа window дөө. Энэ бол угаасаа биш гэдэг нь харагдчихсан шүү дээ. За тэгвэл хэдүүлээ харъя. B-г аваад I-г хасна. Window-өөсөө. За DB бол мэдээж AB бол биш байна гэдг нь харагдаж байна. Дараа нь A-г аваад D-г хасна. За энэ дээр бол бид нар энэ window дотор байгаа үсгнүүд яг энэ өгөгдсөн string үсгнүүдтэй ижилхэн байна гэдг нь харагдаж байна. Тийм учраас бид нар true гэдэг утгыг буцаана. За true гэдэг утгаа олдохгүй төгсгөл дээр хүрчвэл бид нар юу гэж бодох вэ гэвэл энэ бол false юм байна. Энэ бол ямар нэгэн permutation-ыг бол агуулж чадахгүй юм байна гэдгийг хэдүүлээ олох нь байна. За ерөнхий бодлогын санаа бол энэ sliding window гэдэг аргыг хэдүүлээ ашиглаж байна. Тэгэхээр энийг хэдүүлээ одоо кодчилж үзцгээе. За кодчлоход хэдүүлэнд нэгсээд за хэдүүлээ өөртөө зүгээр амрыг бодоод хэдүүлээ юу ачиж та len 1 гээд S1-ийнхаа length-ийг хэдүүлээ авчи. За len 2 гээд S2-ийнхаа length-ийг хэдүүлээ авчи. За тэрний дараа яах вэ гэвэл хэрвээ len 1-ийнх нь урт
За энэ хоёрын нь уртаас илүү их байвал бид нэр return false хийж штэ. Яагаад гэвэл угаасаа энэ string нь энэ string-ээс урт гараад ирвэл угаасаа яаж ч утсан S2-ийнхоо substring байх ямар ч боломж байхгүй шүү дээ. Permutation байх бол ямар ч боломж байхгүй. За тэрний дараа хэдүүд нь юу хэрэгтэй вэ гэвэл хэдүүдээ нөгөө нэг тоолох вектор хийж юм. 26 үсэгтэй байна. За энэ дээр би нэг зүйл хэлэх мартсан байгаа. Энэ дээр constraint гэж байгаа. Энэ бол lower case гэж байгаа. Бүх одоо S1, S2 нь бол жижиг үсгээс л дандаа бүтнэ гэсэн үг. Тэгэхээр англи цус 26 үсэгтэй тийм учраас хэдүүзээ 26. За count юу гэх үү? Count 1 гэж тий хэдүүзээ энийг. За нөгөөх нь count 2 гэж. За тэгэхээр count 2 дээр хэдүүзээ S2-ийнхоо нөгөө window дээр байгаа тэр юунуудыг нь хадгалах нь шүү дээ. За хамгийн ихсээ хэдүүзээ S1 дээр байгаа юугаа тоосч. Одоо хэдүүзээ A B гэж тоосох гэдэг шүү дээ. A1 ширхэг B1 ширхэг гэж тоосох гэдэг. Тэгэхээр энийг яаж тоосох вэ гэвэл count 1 C-ээс хасах нь A ++ тийм ээ. Ингээд тоолчихно. За нөгөөх нь хэдүүзээ яаж тоосох вэ гэвэл len 1 хүртэл явна. За тэгээд count 2 C-ээс S2-ийн I-аас хасдаг нь A ++ тийм ээ. Ингээд хийдүүлээ тоолчихно. Энд юу хийж гэнэ вэ? Энэ loop нь юу хийж гэнэ вэ гэхээр энэ EI гэдэг. Одоо энэ жишээн дээр бол EI гэдэг үсгийг нь тоолчихж байгаа байхгүй юу? За эндээс одоо хэдүүсээ юу хэрэгтэй вэ гэхээр хэдүүс нь дараагийн loop хэрэгтэй. За len 2-оос нь len 1 орохоор байгаа тий. Тэгжиж энэ хамгийн сүүс чинь энэ хүртлээ явна гэсэн үг шүү дээ. Энэ хоёр үсэг хүртлээ явна гэсэн. За хэрвээ А-ийн тгээс их бол хэдүүзээ яах вэ гэхээр count 2-ийн S 2-ийн I-аас хасдаг нь A хасах. За уучлаарай. Тэнгүүтээ count 2-ийн S2 S2 за ингээд I дээр нэмэх нь len 1 хасах 1 тийм ээ. Эндээс хасдаг нь A. Энийг бол нэмж өгнө шүү дээ. Тэгэхээр энэ хэдүүсээ ямар үйлдэл хийж ийн вэ гэхээр хэдүүсээ одоо өмнө нь бол EI байсан тий. EI гэж байгаа хэдүүсээ E-г хасах үйлдэл нь болохоор өмнөх тэр character-ыг нь хасах үйлдэл нь болохоор энэ байна. Дараагийн character-ыг нэмэх үйлдэл нь бол энэ байна тийм ээ. За ингээд хэдүүсээ нэмчихээ. Дараа нь хэдүүс нь юу is found гэдэг утга хэрэгтэй. За is found-ийг хэдүүсээ true гэдэг хэдүүсээ бичээд үзье. За тэгээд хэдүүсээ одоо 26 явах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээс 26 хүртэл хэдүүлээ шалгах хэрэгтэй. За энэ дээр хэдүүсээ хэрвээ count 1-ийн I нь count 2-ийн I-аас зөрүүтэй болвол хэдүүсээ зүгээр is found-а false болгох чинь тийм ээ. За false болгоход бүр зүгээр break хийсэн ч болох юм биш үү энэ дээр бол. False болгоход break хийчих болно. За хэрвээ is found нь за зүгээр is found нь true гарвал хэдүүсээ return true хийж штэ. За хэрвээ эндээс олдохгүй хэдүүсээ зүгээр return false хийчихнэ. За ингээд хэдүүсээ шалгаад үзье. Юу болох нь харцгаая. За болж чинь тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө энэ яаж ийн вэ гэхээр хэдүүсээ энд байгаа үйлдэлүүд юу хийж ийн вэ гэхээр хамгийн ихсэд бид нэр энэ count 1-ийг авч ийн гэдэг чинь A B гэдэг одоо үсгнүүдийг тоолчихж гинэ гэсэн үг. Одоо энд A B гэдэг үсгнүүдийг тоолчихж гинэ. За дараа нь энд юу хийж ийн вэ гэвэл одоо нөгөө window те нөгөө нэг цонхоо гаргаж ирж штэ. EI гэдэг цонх. Яг түр энэ хоёрхан үсэгтэй байгаа учраас хэдүүл энэ хоёр үсэг энэ ямар нэгэн цонхонд агуулгадах уу гэдгийг л олох гээд байгаа шүү дээ тий. Тэр хоёр үсэгтэй байгаа учраас EI-г ерөнхийдөө хамгийн түрүүнд энэ тоолчихж байгаа байхгүй. За хамгийн түрүүнд тоолоод мэдээж энэ хамгийн ихэнд бол энэ нөхцөл ажиллахгүй тодорхой тий. Дараагийн зүпийн яг түр I-ийн тгээс эхэлж байгаа учраас угаасаа энэ тгээс илүү их байх үед энэ нөхцөл ажиллана. Тийм учраас энэ нөхцөл ажиллахгүй тодорхой. За дараа нь is found гэдэг утгыг авчиж чинь. Is found гэдэг утга true-гээс эхэлж байгаа шалтгаан нь хэдүүсээ шалгаж яагаад хэрвээ буруу байвал хэрвээ энэтэй нийцэхгүй байвал одоо чинь AB EI хоёр бол анханасаа ихсэд угаасаа count нь зөрөөд ихсэн шүү дээ. Тийм учраас
хэдүүлээ is found a false сонсоход тэгээд шууд break хийж зогсоох хэрэгтэй байна. За хэрвээ ямарваа нэгэн одоо чинь BA дээр хүрээд ирвэл энэ count нь хийж зөрөхгүй шүү дээ. Энэ count нь зөрөхгүй. Тийм учраас хэдүүлээ яах вэ гэхээр энэ дээр true гэдэг утга гарч ирээд хэдүүлээ шууд true-г нь буцаачих нь байна. Энэ бол байна гэдэг дээр одоо BA гэдэг утган дээр ирүүж гэсэн үг шүү дээ. За тэгэхээр өөр энэ loop нь яваад дуусахад ямарваа нэгэн тийм одоо permutation олдоогүй бол хэдүүлээ return false хийчих нь байна. За ерөнхий бодлогын юм санаа бол ийм байна. Ойлгоогүй асуух хэрэгтэй зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Тэгээд мөн sliding window гэдэг энэ зүйлийг сайн ойлгоогүйгээр комент хэсэгт бичээрэй. Тэгвэл sliding window-тэй холбоотой хичээл оруулах болно. За өнөөдрийн хичээл таалагдсан бол та бүгд subscribe болон like дарж манай channel-ыг дэмжээрэй.